Сайн байцгаана үзэгчтэй. Гэрэл зураг зурвалт нэвтрүүлгийн манай ээжид дугаар цоошин дугаар та бүхэнтэй уулзахад бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаар та бүхэнд гудамжны гэрэл зургийг хэрхэн буулгах, мөн гэрэл зурагч хацтай эсэ ярилцлагыг бэлдсэн байгаа. Ингээ та бүхэн нэвтрүүлгээ өргөжлүүлүүлээ авч үзнэ. Өнгөрч бим гараг буюу 7 сарын 2-нд асуулт фототуур аялал маань 6 дахь жилдээ 7 дахь удаага болж өнгөрсөн. Энэ удаагийн аяллыг Хэстүүд 3 агентлаг зохион байгуулж байгааг үзэгчд маань мэдсэн баг. Тэгэхээр энэ удаагийн аяллаа мэдээллийг эртлооныхон дугаарт та бүхэн дэлгэмгүй танилцуулах болно. Бидний үлдсэн дараагийн мэдээ маань бол өмнө нэвтрүүлэгтээ оруулж байсан Coca-Cola бидний амьдрал нэртэй гэрэл зургийн уралдаан байгаа. Энэхүү уралдаан маань дөнгөө гарсан бөгөөд уралдаанд маань нийт 400 гаруй бүтээл ирснээс нэгдүгээр байранд инх тулгын Coca-Cola бидэнтэй хамт 10 жил нэртэй бүтээл маань шалгарсан байна. Мөн хоёрдугаар байрт Амгалангийн нэмэх 38 Very Hot Very Sexy нэртэй бүтээл шалгарсан байгаа. 3 дугаар байранд Чи маргатын бүтээл мөн тусгай байранд 2 бүтээл шалгаруулсан бөгөөд үүнд ганц өдрийн хайртай болон Ахакегийн цүүнд явсан зэрэг бүтээлүүд шалгарсан байна. За тэгээд уралдаанд оролцсон нийт гэрэл зурагчд болон шалгарсан гэрэл зурагчдаа цаашдаа уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. За бидний хүрэх сүүлийн мэдээ бол гэрэл зураг сонирхт маань нэлээд таатай мэдээ байгаа. Юу вэ гэвэл өмнө бид нар мэдээлж байсан Монголын фото ньюс нэртэй сэтгүүлийн маань 2 дугаар дугаар худалдаанд гарсан байна. Энэхүү дугаар маань наадам зөвлөгдсөн тусгай дугаар гарч байгаа бөгөөд дугаарт маань наадмын гэрэл зураг мөн Богдхааны Монголын баг анхны гэж хэлэгдэж болох гэрэл зурагч Самдангийн талаар мэдээ мэдээлээ. Мөн түүний буулгасан зургуудыг багтаасан байгаа. Та бүхэн энэхүү сэтгүүлийг мөн худалдан авч сонирхож үзэх хэрэгтэй байна. За өнөөдрийн маань бэлдсэн мэдээлэл энэ төрөд өндөрлж өгнө. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ өргөжлүүлүүлээ авч үзнэ. Гэрэл зурагт ISO-ноос хамаарч шууган буюу noise үүсдэг байгаа. Энэ маань гэрэл зурагчдад нэлээд төвхтэй санаатай хідэж харцсан мөн зарим төрлийн гэрэл зурагт хүний анхаарлыг илүү татах сонирхолтой эффект үүсгэж үүдэг. Тийм учраас та бүхэн ISO-гоо зөв хэрэглэж чадах юм бол таны зураг сонирхолтой болох боломжтой. За стрит фотограф буюу одоо гудамжны гэрэл зураг маань бусад гэрэл зургуудаас одоо юугаар ялгаатай вэ гэвэл бид өөрсдөө бүтээлч зураг бүтээхдээ одоо зарим бэлтүүдэд наастаас нь хөдөлгөх, наан үрж тавих, нэмэлт деталууд ашиглах гэх мэт тиймэрхүү боломж бидэнд байдаг бол стрит фотограф буюу одоо гудамжны гэрэл зураг маань одоо байгаа энэ орчинд нь өөрөө зохиомжлж авах тийм гэрэл зураг байдаг. Одоо бидний орчин тойронд одоо энэ гудамжинд өнгөрч байгаа энэхүү амьдралаас одоо байнгын өнгөрч байдаг боловч тэрэн донд одоо давтагдчихгүй маш нандин тийм акшнгууд өнгөрч байдаг. Үүнийг л гэрэл зурагт буулгахад одоо энэ маань стрит фотографи одоо гудамжны гэрэл зураг болж үлддэг байна. За мөн гудамжны гэрэл зураг дотор маань бас гудамжны фэшн буюу загварын зургууд байдаг. Энэ бүхнийг бас та бүхэнд авсан зургуудыг бид та бүхэнд харуулах болно. За одоо та бүхэнд гудамжны гэрэл зураг буулгахдаа юун дээр анхаарал зохихыг та бүхэнд хэлье. Юуны юм таны камер одоо өрчний горим юм уу хурдны горим эсвэл бүр автомат P дээр байх тохиромжтой. Яагаад гэвэл M горим дээр тавих үед бид нар мануалаар ингээд камера тохируулахад маш их цаг алддаг. Тэр үед бидний авах акшн алилтын өнгөрсөн байдаг учраас та бүхэн цаг алдахгүй тийм горимуудыг ашиглаж авах хэрэгтэй. Мөн нэмээд хэлэхэд та бүхэн
одоо дүрснийхээ одоо өмгийг хар цагаанаар аваад илүү тохиромжтой байдаг. Яг гэвэл бидний энэ орчинд маш их илүү өнгөнүүд маш их байдаг. Энд маш их нүд чилдэг. Тэгээ тийм болохоор гол одоо зохиомж маань тэр бол шууд харагдчих чаддгүй. Тийм учраас хар цагааныг сонгоод илүү тохиромжтой байдаг. За мөн та бүхэнд нэмэлтэхэд дуран сонгохдоо та бүхэн өрц томтой дуран айл болох сонгороо. Ингэснээр бас зургийн маань одоо гол зохиомж нь хүний нүдэнд шууд ил харагддаг. Түүний дараа бас та өргөн үнцгийн дуран ашиглаад бас илүү зураг маань илүү сонирхолтой болно. Дүрсүүдийн одоо эвдрэл төр гажууд нь зурагт маань илүү чимэг болж ордог. Нэмээд хэлэхэд бас та бүхэн объект сонгохдоо аль болох тийм өвөрмөц хийцтэй өмнө харж байгаагүй тийм өнцгөөс нь харж тэгж объектээ сонгоод зураг маань илүү зохиомжтой өгүүлэмжтэй тийм болдог байна. Сая зураг авалтыг маань харсан баг. Би зураг авалтанда маш их хүмүүсийн хөдөлгөөнийг урсгаж оруулахын тулд ISO-го 100 тасан. Үүнийг маань дагаад хурд маань маш бага болсон учраас хүмүүсийн маань дүрсэнд одоо хөдөлгөөн орсон харагдчихэ. Та бүхэнд бас нэмээд хэлэхэд гудамжны гэр зураг авах үедээ камера бас нэлээд нууж аль болох эвтэйхэн байдлаас авахгүй бол хүмүүс маань камерыг маань харахаараа уурлах болов бас царай нэвтрүүлгийн хиймэл болдог гэх юм. Тиймэрхүү зөв үүсдэг ба. Та бүхэн бас тэгээд саяны эзэн зөвлөгөөнүүдийг маань дагаад туршиж үзнэ. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлэг явуулах байна шүү дээ. Lord, I wish it wasn't so. Save tonight and fight the break of dawn. Come tomorrow, tomorrow I'll be gone. Save tonight and fight the break of dawn. Come tomorrow, tomorrow I'll be gone. Take me away. I wish that I could stay. Girl, you know I've got. За надад болж байгаатай холбогдуулан гэрэл зураг сонирхчид маань гадуур зураг авах нь ихсдэг байна. Тэгэхээр та бүхэн гадаа гэрэлтэй зураг авч байгаа нөхцөл хурдан шуурхай ажиллахын тулд мануал гормоц аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүний эсрэгээр AV, TV, PIG зэрэг автоматар ажилладаг гормуудыг ашиглаж зураг авах нь таны цагийг хэмнэсэн мөн агшин алдахгүй байх боломжийг бий болгодог. ISO-го ч гэсэн автоматар тааруулах боломжтой. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийнхаа зочноор өнөөдөр саний гэрэл зурсан